Энэ бол бидний нөгөө танил намжил. Тандгүй заримд нь намжилийн тухай дахин танилцуулъя. Хэдий намжил өөрөө Magic Choice сургалтын төвд сурсны ачаар санхүүгийн дөрвөн сайн мэдлэгтэй болсон боловч санхүүгийн мэдлэг дутах үе түүний өмнө үе тулгарна. Тэр болгонд мань хүн санхүү цэгийн хаягаар орж өөрт хэрэгтэй мэдээлэл олж ав. Олдохгүй бол шууд чаадлаад зөвлөг авчихдаг. Санхүүгийн хичээлээ мартчих юм бол сайтны видео хичээлээс үзээд сэргээчихдэг байлаа. Одоо намжил томорсон. Анх бүх зүйлээ өөрөө хийдэг байсан бол одоо дөрвөн хэдэн ажилчтай болж атгсан гар шиг хамт олныг бүрдүүлж чаджаа. Тэгсэн ч гэсэн мань хүний ажил нь ихсэж энд тэнд санаа зовох зүйл бишгүй л их гарна. Компаниан удирдна, санхүүгийн зохицуулна, үйл ажиллагаагаа хянана, борлуулалтандаа санаа зовно, маркетингд анхаарал хандуулна, гэр бүлдээ санаа тавина гэдэл. Намжилын ажил ёр барагдахгүй их. Намжил томорсоор ажил нь овоорсоор л. Юм болгонд өөрөө оролцож чадахгүй болохоор мань хүнд заримдаа өөрийгөө 2-3 хөвөлжмар санагддаг байл. Бүх зүйлд өөрөө оролцоод байвал бизнес нь дэвжихүш харин нэг л газараа эргэлдээд байна гэдгийг мэдсэн намжил өөрт ногдсон ажлаа жаахан ч гэсэн багасгахаар шийдлээ. Ингээд мань хүн нягтлан авахар боллоо шүү. Туршлагатай барийн дунд эргэм насны эмэгтэйг нягтлангаар сонгон тэрэндээ компанийнхаа санхүүг даатгахаар боллоо. Нөгөө нягтлан ч нэлээд өндөр цалин нэгтгэх юм байна. Намжил өглөө. Компьютер, ширээ, сандал, шүүгээ, сэфгээд баахын хэрэгэл хэрэгтэй гэсэн бүхнийг аваад өглөө. Нягтлан ч ажилдаа орж намжил тув амар байлаа. Нуруунд дээрээс нь нэлээд их ачааваад хайчихсан аятаа хамаг цаг заван бизнесээ томруулахад зарцуулна. Нэлээд хэдэн сар өнгөрсний дараа татварын албанаас уцстан танаа компаниг шалгах болохоор санхүүгийн баримтаа бэлдээд ирнэ үү гэж хэллээ шүү. Компани санхүү нягтлан нэг бүрчлэн мэдэж байгаа гэж бодсон намжил татварын албан дээр нэг дойдгор эртэл байдал бишдэж эхэллээ шүү. Туршлагатай гэд байсан хүн нь харин буддаан гэчиг ёстоныг хутгсан байж таарлаа. Бөөн акт тавиулж баахан торгуул төлөх болж намжил татварын албанаас их л сэтгэл дундуур гэртээ. Өөрөө санхүүгийн хариуцаад явдаг байж. Яас дэми найд үргүү хүнд даатгаж баахан зарлаг гаргалаа гэж шанлан бодсоо тэр шүндэн эргэж хөрвөн эхлэмөө унджээ. Маргаашаас нь мань хүн өөрөө санхүүгийн барих боллоо. Нөгөө нягтлангийн үлдээгээд явсан бөө бичиг цаасны хөл толгойг нь олох гэж тэр хүндэл бөө юм болж байж нэг юм цэгцэлдгий байна. Баримтаа цэгцэлж аваад сурсан зангаараа санхүү цэгийн сайтыг ухжээ суутал. Үнийг мэдээл тэрний анхаарлыг татлаа шүү. Аутсорсинг. Их л сонин нэр юм байна. Яг юу гэдгийг мэдхээр мань хүн цааш уншиж гарлаа. Тэгтэл та хэн нэгэнд компанийнхаа санхүүгийн ажлыг даатгах нь эрсдэлтэй гэж үзэж байх юм бол манай мэргэжлийн туршлагатай баг таны тайланг цаг хугацаанд нь алдаа мадаггүй гаргаж татварын шалгалт орох үед хамгаалж өгнө гэсэн нь анхаарал их татлаа. Намжил бодлоо. Заавал би чинь санхүү татварын тайлан гаргах гэж баггүй цаг хугацаа зарцуулна. Нягтлан ажилд аваад яалаа. Нэг өндөр цалин өгнө. Баахан зардал гаргана. Тэгээд саяынх шиг татварын шалгалт баахан торгуул тавиул. Тэгээд нөгөө нягтлан ажлаас гарчгаар эзэнгүй баахан бичиг цаас үлдэн шүү. Ингэж өөртөө ажил удаж байхаар санхүү татварын тайлангаа найдвартай газарт даатгаж хаад үндсэн бизнестэй илүү цаг зарцуулвал надад амар юм байл шүү дээ гэж бодлоо шүү. Мань хүн тэр дорн утсаан шүүрч аван Magic Choice руу залгаж аутсорсингийн талаар баахан мэдээлэл авлаа. Энэ үйлчилгээг авснаар цалин, урамшуулал,
нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, бичих хэргийн зардал гэх мэт олон зардал хэмнэхээс гадна компьютер, принтер, сандал ширээ, санхүүгийн програм гэх зэрэг зүйл шаардлагагүй болгоно. Бас нябо солигдсноос үүдэж гарах эрсдэл, татварын шалгалтаар акт, торгуул, алдан хүлээх эрсдлүүд буурна. Ингэснээр бизнесээ хөгжүүлэхэд үнэт цагаан зарцуулах боломжтой болох юм байна шүү дээ. За нягтлан авахын оронд эртхэн шиг энэ үйлчлэгийг авдаг байж гэсэн бодол төрлөө шүү. Цаг хугацаа өнгөрсөөр л намжил сар бүрийн санхүүгийн баримтаан Magic Choice-ийнхэнд хүлээлгэж өгөөд өөр зүйлд санаа зовлтгүй ажилтан илүү анхаарал хандуулна. Тэрний компани тайлныг Magic Choice-ийнхэн тэр дорн хийж татварын албанд тушаажгаад түүнд эргэн мэдэгддэг боллоо шүү. Татварын албанаас акт торгуул тавих нь эрс багсаж мань хүний бизнес ёстой нэг жинхэнэ утгаараа урагшилж эхэллээ. Түүний компани томорсон. Тандж гисэн эдгээр боломжууд бүр нээлттэй биш шүү. Санхүү татварын талаар туслалцаа аутсорсинг буюу тайлан гарган хариуцах үйлчлэгээ хэрэгтэй бол та Magic Choice хандаарай. Тэд хэрэгтэй гэсэн бүхнээр чин сэтгэлээсээ туслаад өгнө.